Геодезид зураг зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5-2-3 дээр нэг ийм заалт байдаг юм байна. Олон улсын баримт бичигт тусгах, газрын зурагт хэрэглэгдэх Монгол улсын газар зүйн нэр, улсын болон засаг захиргааны нэгжийн хөлийн байршил өөрчлөлтийн талаарх мэдээллийг холбогдох олон улсын байгууллагатай солилцох гэж ийм заалт байна. Энэ заалтын хүрээнд хэн ямар олон улсын байгууллагатай ямар мэдээллийг солилцож ажилласан юм бэ гэдгийг тодруулмаар байна. За хоёрт нь манай улс ер нь хаягжилтын асуудлыг ямар үе шаттай шийддэг вэ? За иргэн бол одоо засаг захиргааны нэгжээр болон тэдгэр хороо дүүрэг гэдэг ингээд хаяг авдаг, хаалга авдаг. Аж ахуйн нэгж байгууллага хаяг авахад одоо ямар процессыг шаарддаг вэ? За тэр хаяг авахтай холбоотой хүртээмжийн асуудлыг ер нь хэн хариуцдаг гэдэг асуулт байна. За дөрөвдүгээр асуулт нь газар зохион байгуулалт геодез зураг зүйн газрын даргын 2019 оны 112 дахь тушаал гэж байгаа тийм. За энэ тушаалаар газар зүйн нэрийн зөвлөлийг байгуулж аймаг, нийслэл, сум, дүүрэгт газар зүйн нэрийн салбар зөвлөл байгуулагдсан ажилчин гэдэг ийм бас байт юм. Хүчин төгөлдөр баримтч дотор нэрийн зөвлөл төрийн бодлогыг хэрэгжүүлдэг, газар зүйн бодлогыг хэрэгжүүлэхдээ өөрөө бүх орон тойрны бас зөвлөл гинэ. Одоогоор энэ зөвлөлд ер нь ямар хүмүүс байдгийг, аль аймаг ямар зөвлөлтэй вэ гэдэг дээр бас мэдээлэл авъя. Тэгээд тодруулъя. За, хэн хариулах вэ? Ажлын хэсэг. Дөрөвдүгээр энэ дэр хариулъя. Инх Монлоо дарга. За, Саранчулан гишүүний асуултанд хариулъя. За, геодез зураг зүйн тухай хуулийн 5 дугаар зүйл дээр засгийн газрын бүрэн эрхтээр заагдсан байгаа. За, энэ олон улсын байгууллагад тухайн улсын газар зүйн нэрийг бүртгүүлэх, харилцан солилцох ийм ажлууд байдаг. За, тэгэхээр бид Монгол улсын хувьд бол нэгдсэн үндэсний байгууллагын газар зүйн нэрийн шинжээчдийн бүлэг гэж ийм одоо байгууллага байдаг. За, энэ одоо байгууллагатай энэ улсын хурлын тогтоолоор батлагдсан 214,805 нэрийг бол 2003 онд бүртгүүлж солилцсон байгаа. За, ингээд бол бид бүхэн бас энэ нэгдсэн үндэсний байгууллагын бас статистикийн хороо байдаг. За, энэ хороон дээр бол энэ газар зүйн нэр бол орон зайн одоо дэлхийн суур өгөгдөл мэдээлэл гэж бүртгэгдэж явдаг. За, тэгэхээр энэ орон зайн одоо мэдээлэлд мөн одоо энэ манай энэ газар зүйн нэр бол одоо бүртгүүлж ингэж одоо бид бүхэн бас ийм ажлыг хариуцж явж байна. За, хаягжуулалтын тухайд гэвэл бас одоо түрүүн би хэлсэн. За, газар зүйн нэр бол маш чухал үүрэгтэй. За, тэгэхээр Монгол улсын хаягжуулалтын тухай хууль 2013 онд батлагдсан. За, тухайн хууль маань өөрөө бас энэ одоо хаягжуулалттай холбоотой харилцааг бас төдийлөн сайн зохицуулж чадаагүй байсан. Тийм учраас бол энэ 2019 онд энэ хуулийг хэрэгжүүлэх засгийн газрын журам батлагдаж энэ журман дээр бол гол одоо асуудал бол зохицуулагдаж явж байгаа. За, тэгээд 2019 оноос хойш хаягжуулалтын тухай хуулийг шинжилэн найруулах энэ одоо төслийг бол бид бүхэн боловсруулад үзэл баримтлалын төслийг 2 удаа батлуулсан. Удахгүй бас одоо энэ шинэ хуулийн төсөл маань ингээд их хурлд орж ирнэ. За, хаягийг бол олон субъект олгож байгаа. Тийм учраас энэ хаягийн давхардал хийд янз бүрийн одоо зөрчилдөд бол маш их гарч байгаа. Тийм учраас энэ хаягжуулалтын асуудлыг цаашид олон улсын жишгийн дагуу системээр, цахим системээр хүний оролцоогоор хаяг олгодог ийм болох тал руу одоо хуулийн төсөл боловсруулагдсан. За, газрын хаягийг бол газрын албад олгож байгаа. Барилгын хаягийг бол барилгын одоо асуудал хариуцсан хот байгуулалтын газраас бол. За, Нарантой Нара гишүүн чуулганы хуралдааны бас дэгийг баримтлахыг танаас хүсье. Бас чуулганы хуралдааны дэгийн тухай хуулинд бас тодорхой заалтууд байгаа шүү гэдгийг сануулъя. Уншаад өгөх үү? За, уншаад өг гэж хүслээ Нарантой Нара гишүүн уншаад өгье. Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль 15 дугаар зүйл хуралдааны дэг зөрчсөн гишүүнд хүлээлгэх хариуцлага 15.1 гишүүн хуралдааны дэг зөрчсөн бол дараах хариуцлага хүлээнэ. За, 15.4 гишүүн бусдад саад учруулсан бүдүүлэг үг хэллэг хэрэгэлсэн бусдыг доромжилт нэр төрийг нь гутаах гүтгсэн шинжтэй үг хэлсэн бол хуралдаан даргалагч түүнд урьдчилан сануулгахгүйгээр тухайн өдрийн хуралдаанд үг хэлэх эрхийг хаснаа. За, асуултанд хариулж байгаа гишүүний ажлын хэсгийн гишүүний асуулт хариулахад нь бас нөлөөлж байна. За,
За отхны саран жолон гишүүн тодруулж асууя. За хаягжилтынхаа асуудлыг үргэлжлүүлээ. За улсын хурлын 2003 оны 42 дугаар тогтоол гэж байгаад байгаа. Тэн дээр юу байна гэхээр тогтоолтой холбогдуулаад Монгол улсын ерөнхийлөгч 2017 онд нутаг орны газар зүйн нэрийг хамгаалах тухай 186 дугаар зарлиг гаргаж, за тэр нь 2013 оны 10 сарын 31-ний өдөр нь 42 дугаар тогтоолоор баталжээ. За энэ тогтоолын хүрээнд энэ газар усны нэрийг албан хэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд мөрдүүлэх, тухайн орон нутагт ард иргэдийн дунд цэргийн хэвшүүлэх, цаашид хууль бусаар газар орны нэр өөрчлөх гэмт явдалтай хууль тогтоомжийн дагуу тууштай тэмцэхийг бүх шатны засаг дарга нарт үүрэг болгожээ гэсэн байна. За ямар засаг дарга энэ хуулийн хэрэгжилтэй холбоотой одоо тайлан мэдээллүүдийг ирүүлсэн юм бэ? Энэ тайлан мэдээллийг би бас авахыг одоо хүсэж байна. Энэ дээр бас мэдээлэл өгнө. За дөрөвдүгээр энэ дэр. За 2017 оны 7 сарын 10-ны өдрийн 186 дугаар зарлагаар Монгол Улсын ерөнхийлөгч газар зүйн нэрийг нутаг орны газар зүйн нэрийг хамгаалах тухай гэсэн ийм зарлиг гаргасан. За энэ одоо зарлагын хүрээнд бас одоо холбогдох шатны засаг дарга нарт бол үүрэг болгосон. За энэ зарлигийг хэрэгжүүлэхтэй холбоотой бид хүн сая одоо энэ тогтоолууд нь бас ингээд орж ирж байгаа. Ягаад тэгэхээр энэ зарлиг дээр хууль бусаар одоо газар орны нэрийг өөрчлөх гэмт явдалтай тэмцэх гэж байгаа. Тэгэхээр энэ зарлагын хүрээнд судалгаанууд хийгдсэн 6 аймаг дээр одоо ийм зөрчил бол байна гэдгийг бол бид тогтоосон байгаа. За мөн зарим аймаг дээр гадаад нэрээр одоо иргэдийн хурлаас баталж одоо аймгийн иргэдийн хурлаас баталж багийн нэр олгосон ийм зөрчил гарсан. За энэ зөрчилтэй холбогдуулаад бол холбогдох одоо албан тушаалтнуудад хариуцлага тооцсон байгаа. За ер нь бол одоо энэ эргэлзэн зарилга гарснаас хойш За асуултаа дуусгачих. Хариултаа. Монгол Улсын эрүүгийн тухай хууль дээр нэмэлт өөрчлөлт орсон байгаа 2017 онд. Энэ одоо газар зүйн нэрийг дураараа өөрчилсөн ийм одоо этгээдтэй бол хариуцлага тооцсноо гэсэн тийм ээ. За энэ одоо санкцийн хүрээнд бол хариуцлагыг бол тооцсон. Зөрчлийн тухай хуулийн дээр бас одоо нэмэлт энэ одоо газар зүйн нэрийг дур мэдээ өөрчлөхийг бол бас зогсоосон байгаа. За ингээд монгол хэлнээс бид нар өөр хэл дээр байгаа нэрүүдийг тогтооход 1236 нэрийн тоо гарч ирсэн байгаа. За үүнд бол казак хэл дээр нэрлсэн 87, Тува үг 31, Орос үг 19, Хятад үг 5, Төвд Түрэг үг 18 гэх мэтлэнгийн ийм одоо судалгаанууд гарсан. Тэгээ энэ бол одоо цаашдаа бол бусад аймагуд дээр улсын хэмжээнд энэ одоо судалгааны дагуу илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар бид хүн орж ирнэ. Ер нь бол яг энэ газар зүйн нэрийн монгол хэлний хуулийн хэрэгжилтэн дээр монополийн эсрэг газар хяналт тавих хэрэгтэй билээ. За мөн одоо манай зүгээс бол мэдээж хяналт тавьж байгаа. Орон нутгийн засаг дарга. За Өлзий хүүгийн шижир гишүүн